За сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бүгдээрээ нойр булчирхайн өвчлөлийн үед бидний бид ямар зовир илэрдэг талаар маш товчхон мэдэж авцгаая. За тэгэхээр нойр булчирхай гэдэг эрхтэн маань бидний хөвлийн хүндэд ходоодны араар байрладаг. Өөрөөр хэлбэл бидний биеийн гүнд байрладаг эрхтэн байгаа. Тийм болохоор нойр булчирхай өвдсөн ихэнх үедээ биднэрт ямар нэг байдлаар шинж тэмдэг зовир илэрдэггүй. Тэгэхээр нойр булчирхайнд ямар өвчин их үүсдэг вэ гэхээр нойр булчирхайн цочмог болон архаг өрөвсөл, нойр булчирхайн уйланхаа, за мөн нойр булчирхайн хавдар. Тэгэхээр бид нар нойр булчирхай өвдсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илэрх вэ гэдгийг мэдхийн тулд эхлээд нойр булчирхай ямар үүрэг үйл ажиллагаатай эрхтэн, өөрөөр хэлбэл нойр булчирхай бидэнд байснараа яг бидний бид юу хийдэг эрхтэн бэ гэдгийг маш товчхон би та бүхэнд хэлээд өгье. Тэгэхээр нойр булчирхайны хамгийн гол хоёр үүрэг бол нэгдүгürt хоол боловсролтод оролцдог. Өөрөөр хэлбэл бид нар хоол идэхэд эцэг хоол маань ходоодоор дамжаад нарийн гидсэнд очиход нойр булчирхайнаас хоол боловсруулах фермент ялгараад энэ маань цөстэй хамт нарийн гидсэнд очоод хоол боловсролтод оролцдог. За нойр булчирхайны хоёр дахь үүрэг маань дотоод шүүрлийн үүрэгтэй. Өөрөөр хэлбэл инсулин ялгаруулдаг. Тэгээд бидний бид инсулин дутагдахаар биднэрт чихрийн шижин буюу сахар гэдэг өвчин үүсдэг. За үүнийг та нар надаар хэлүүлдэхгүй бараг бүгдээрээ мэдэж байгаа. За тэгэхээр нойр булчирхай өвдсөн үед биднэрт ямар шинж тэмдэг илэрдэг вэ гэхээр нэгдүгээрт хевлийгээр өвддөг. За хевлийгээр өвдөх шинж тэмдэг бол нойр булчирхай өвчлөлийн үед нэлээд их тохиолддог. За тэр тусмаа нойр булчирхай цочмог өрөвслийн үед нэлээд илбэг тохиолддог. За энэ өвдөлтийн онцлог бол аюулхаад өвдөд хойшоо нуруу руу за мөрлөө дамжиж өвддөг ийм онцлогтой. За тэгээд энэ өвдөлт манд бид нар бага зэрэг доошо тонгоосон тохиолдолд өвдөлтийн зэрэг манд багасчээдэг. Тэгэхээр нойр булчирхай цочмог өрөвсөл ямар хүмүүст хамгийн их тохиолддог вэ гэхээр нэгдүгээрт архитрүүлэн хэрэглэдэг хүмүүст их тохиолддог. За хоёрдугаар цөсний чулуутай хүмүүст нойр булчирхай цочмогоор өрөвсөх нь маш илбэг байдаг. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр архив хэрэглэдэг болон цөсний чулуутай хүмүүс ямар нэг байдлаар хевлийгээр маш хүчтэй өвдөх, энэ өвдөлт аюулхаад өвдөд хойшоо нуруу руу дамжаад мөрлөө дамжих юм бол ерөнхийдөө нойр булчирхайн өрөвсөл яж магадгүйгээс сэжиглэх нь байна. За мөн нойр булчирхайны хавдрын үед бас өвддөг. Гэхдээ нойр булчирхайны хавдрын үед хевлийгээр өвдөж явах юм бол тухайн хавдар маань нэлээд газар аваад нэлээд даймжирсан байгааг илтгэдэг. За нойр булчирхайн өвчлөлийн үед бидний бид илэрдэг хоёр дахь шинж тэмдэг хоолны шингэц муудна. За би түрүү хэлсэн нойр булчирхай гэдэг эрхтэн маань бидний хоол боловсролтод оролцдгоо гэд хэлсэн байгаа. Тэгэхээр таны хоол шингэхгүй байгаад ямар нэг байдлаар та энэ тэндээс им аваад уугаад им уусан хэрнээ хоолны шингэц чинь сайжрахгүй хിവэрээ яваад байх юм бол өөрөөр хэлбэл энэ маань нэлийн удаан үргэлжлээд байх юм бол нөгөө нойр булчирхайнаас хоол боловсруулах фермент маань хангалттай үүсэж ялгарч чадахгүй байгаатай холбоотой бидний хоол шингэхгүй байгаад ээж болдог байх нь байна. За тэгэхээр хоол шингэхгүй ингэж удаан явж байгаа шинж тэмдэг бол нойр булчирхайн цочмог өрөвслийн үед их ховор байдаг. Нойр булчирхайн архаг өрөвсөл юм уу? Нойр булчирхайн хавдар нэлийн газар авсан тохиолдолд хоол шингэхгүй удаан явж бас болдог шүү. За тэр тусмаа нойр булчирхайнаас ялгарч байгаа фермент маань өөгтөстэй хоол боловсруулахад оролцдог учраас нойр булчирхайн үйл ажиллагаа ямар нэг байдлаар муудсан тохиолдолд бид нар жоохон тос өөгтэй хоол идэх юм бол боловсрдаггүй. Өөрөөр хэлбэл бид нар тос өөгтэй хоол идэх тусмаа хоолны шингэц бүр муудна гэсэн үг. Тэр тусмаа бид нар тос өөгтэй хоолыг хийдээд нойр булчирхай маань ферментээ ялгаруулж чадахгүй байгаа тохиолдолд нөгөө өөх тос маань бидний биед хангалттай задарч боловсрч чадахгүй учраас бидний өтгөнөөр гардаг. Өөрөөр хэлбэл бид нар тостой баадаг гэсэн үг. Бидний баасан дээр одоо тос хөвжөөдөг ч юм уу тийм ээ тосрохог баадаг гэсэн үг байна. За гурав дахь бидний бид илэрдэг шинж тэмдэг бол бидний хоолны дуршил муудна. Дээрээс нь бид нар маш их хэмжээний жин хасна. За энэ шинж тэмдэг бол зөвхөн нойр булчирхайн өвчлөлийн үед гэхгүй маш олон өвчний, маш олон хавдрын үед илэрдэг шинж тэмдэг байгаа. Яагаад гэхээр хавдрын эс гэдэг маань бидний биеийн эрүүл эстэй харьцуулах юм бол маш их калори, маш их энерги шаарддаг тийм эс байдаг. Тийм болохоор бидний биеийн бүх шимт ижил калорийг хавдрын эс маань сорж байдгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар нойр булчирхайны хавдрын үед яах нь мөн л жин хасна, мөн л хоолны туршил буурна гэсэн үг. За нойр булчирхай өвчлсөн тохиолдолд бид илэрдэг дөрөв дэх шинж тэмдэг. За цусан дэх сахарын өөрчлөлт. За би түрүү нойр булчирхайг дотоод шүүрлийн үүрэгтэй эрхтэн гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл инсулин ялгараад цусан дэх сахарыг зохицуулж байдаг. Тэгэхээр нойр булчирхай ямар нэг байдлаар үйл ажиллагаа нь алдагтаад өвчлөөд эхлэх юм бол бидний цусанд байгаа сахар одоо өөрчлөгдөд эхэлнэ гэсэн үг байна шүү дээ. За тэр тусмаа танаа гэр бүл удамд ямар нэг байдлаар чихрийн шижинтэй хүн байхгүй, өөрөөр хэлбэл одоо сахартай хүн байхгүй гэсэн үг. За мөн өмнө нь та ямар нэг байдлаар сахар өндөр гардаг байсан
байсан ч юм уу тийм ээ. Чихрэн шижингийн өмнөх шат гэж сонсож байгаагүй хүн 50 наснаас дээш настай байжгаад генет танд чихрэн шижин гэдэг өвчин өөрөөр хэлбэл та сахартай байна гэж онцлогдох юм бол ямар нэг байдлаар нойр булчирхаанд асуудал байж магадгүй гэсэн үг. За мөн та чихрэн шижин буюу сахартай эм удаг эсвэл та тариа тарьдаг байгаад таны цуснд байгаа сахар маш сайн зохицуулагдаад та өөрөө сахараа маш сайн хянаад явдаг байж идэл генет таны сахар ерөөсө хянагдахаа болоод буудаг байсан эм тарианда буухгүй болоод цуснд байгаа сахар чинь хянагдахаа болоод ирэх юм бол нойр булчирхаан ямар нэг байдлаар өвчлөөд үйл ажиллагаа нь алдагдаж байж магадгүй гэсэн үг. За мөн сүүлийн 2-3 жил таны цуснд сахар тогтмол хэмжээгээр өсөөд байгаа. Өөрөөр хэлбэл байх ёстой хэмжээнээс бага өсөөд байгаа. Дээрээс нь таны жин хасагдаад байх юм бол мөн л нойр булчирхаан нарийн шинжилгээ өгж үзэх хэрэгтэй. Дараагийн шинж тэмдэг шарлалт байна. За бид нар нойр булчирхаанаас болоод шарлаж байгаа тохиолдол маань нойр булчирхаан хавдартай холбоотой байж болдог. Гэхдээ нойр булчирхаан хавдар өөрөө маш олон төрөл байдаг. Бүх төрлийн хавдрын үед шарлалт үүснэ гэсэн үг бол биш. Нойр булчирхаан толгой хэсэгт үүсэх хавдрын үед шарлалт үүсдэг. За нойр булчирхаан маань өөрөө толгой их бие сүүл гэдэг хэсгүүдтэй. Гэтэл яагаад нойр булчирхаан тэр толгой хэсэгт үүсэх хавдрын үед бидний бие шарлаад байна вэ гэхээр тэнд цөсний сувг байдаг. Тэр цөсний сувгийг хавдар очоод хаачих юм бол тэр цөс маань нарийн гиз рүү ялгарч чадахгүй тэндээ бөглөрнө гэсэн үг байхгүй юу? Хавдар маань тэнд томрол байгаад их юм бол бидний цөс нарийн гиз рүү орж чадахгүй бид цөс хуримтлагдсанаас болоод бидний бие шарладаг гэсэн үг. За нойр булчирхаан өвчлсөн үед илэрч болох хамгийн сүүлийн шинж тэмдэг бол өтгөний өнгө өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл бид нэр цаарал өнгөтэй баадаг. За өмнө нь би илэгний өвчлөлийн үед бидний биед илэрдэг зовир дээр баас цагаан гардаг шалтгааныг би хэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл бидний цөс нарийн гиз рүү ялгараад баастаа нэгдчихэж бидний баас бор шаргал өнгөтэй гардаг. За нойр булчирхаан хавдар юм уу үүсээ цөсний сувгийг хаачаар цөс маань нарийн гиз рүү орж чадахгүй учраас бидний баас саарал өнгөтэй гардаг гэсэн үг. За тэгэхээр нойр булчирхаан өвчлөлийн үед илэрдэг миний саяхан хэлсэн шинж тэмдгүүд зөвхөн нойр булчирхаан өвчлөлийн үед бидний биед илрээд байдаг юм биш ээ. Энэ маань хоол боловсруулах замын маш олон өвчний үед илэрдэг. Гэхдээ хоолны туршил муудаад хоол сайн шингэхгүй ингээд яваад байгаа тохиолдолд манайхан энэ байдгал шинж тэмдэг гэдээ юусоо бараг тоодоггүй. Тэгэхээр энэ шинж тэмдгийг тоохгүй хайчих юм бол нойр булчирхаан маань архагаар үрвснэ, цаашлаад нойр булчирхаан хавдар үүснэ. Нойр булчирхаан хавдар үүсэх юм бол нойр булчирхаан хавдар маань өөрөө тавилан муутай судас руу маш хурдан тархдаг. За мөн маш өвдөлттэй хавдруудын нэг шүү дээ. Дээрээс нь нойр булчирхаан хавдарт маань бас удамшлын түүх байдаг болохоор танаа гэр бүл удамд тийм ээ нойр булчирхаан хавдраар өвдөжсэн түүх байх юм бол дээрээс нь миний саяхан хэлдэг шинж тэмдгүүд илэрх юм бол огтмол урьдчилсан сэргийлэг үзлэгт хамрагддаг байгаараа гэж зөвлөмөр байна. За тэгээд бүгдээрэнд амжилт хүсье, баярлалаа.